Би тэд явсаар байгаад энэ Арктикийн цэг дээр ирсэн. Тэгээд ийм баашин байдаг. 2 жилийн өмнө ирж ирсэн юм байна. Юм өөрчлөгдөж юу хараа гэж бодчих. За корона гарсан учраас Норвегийн жуулчд нөрийж тийш явж чадахгүй. За тэгээд дотооддоо жуулчлалаар их ирж байгаа. За энэ башин зураг байна. Ini cantik banget. Ini gorak. Ini miristan banget. Pasta. Ini bukan segini lagi. Уудаг нэг юм харагдаж байна. Ингээ бами цаабог нэрсэн. Ийм фанууд цамцвэн нэг метрийн зай бариглээ. Тийшээ кино үзэж болт юм шиг байна. Цаа богч ийм том юм биш. Bawah ini di sini. Ya, so. Хатан талны циркл байна. За одоо энэ нэг Арктикийн башингаас ингээд дээшээ ингээд явхаар энд нэг ийм юм байна. За тэнд ингээд цас бол хайлаагүй юм байж байна. Энэ нэг коммуна гэдэг шүү дээ. Тэд нэрээ нэр байна. Норвег. Тэд энэ модын хийсэн зөндөө юм дүрснүүд байна. Шомол шүү. За аваад ахи.
Өнөөдөр сайхан дулаахан өдөр байна. Бүх газараар нориог даяар дулаахан байх гэжсэн. Аргагүй л сайхан дулаахан. Би нэгэн цамцтай явчихна. За ингээд хүн болгон баг ирчээд ингээ овоо босгох юм байна л та. За яг би нэг юм нуурсан энэ ингээд сэргээчээ. Гэт ер нь ингээ чудаа тавиад ингээд битүү юм доосчихжээ. Зарим нь ингэж харагдаж байна. Хүмүүстэй цастай тэр зөндөө олон кампинг машинууд байна. Вах ямар том шумалтай юм гэж тэ. За шумалн бариулах нэ заа. За одоо ингээд нөгөө замаасаа ингээ буусан чинь 42 бас хэд чинь 45 гээд ингээд алхаад дуртай ийм тачтын дурсгал зориулсан хэмтгэлийн хөшөө байна. За одоо ингээд цаашаа хөдлөнө. За Арктикаас цаашаа хөдлөөд би тэд ингээд эргэн тойрныхаа хойд нойрын замаар явж байна. За жуулчд бол маш их байна. Тэгээд уулын өндөрсөд модон навсаад тэгээд нийл хад чулуу болж ирж байна. Өглөө нэмэнд наадтай сайхан өдөр. Амар хатуу газар байлаа. Яахантай сэхний аялал энэ өдөр болсон. Үүрээр нэлээд хүүхдэн